За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхдүүдтэйгээ уулзаагүй маш удсан байна. Аз хурн та нартаа зориулаад 7 хоног болгон үлгэр орч өгдөгөө. Харин өнөөдрийн үлгэр ямар үлгэр байх вэ? За өнөөдрийн үлгэр бол Зой охины амьтныг аврах хүрээлэн гэдэг нэртэй шинэ номыг боловсрол хэвлэлийн газар бол шинээр гаргасан байгаа. За эндээс би та нарт өнөөдөр үлгэрийг уншиж өгнө. За бүгдээрээ ингээд ингээд надтай хамт байгаарай заяа. Гүйг цугласан олныг айдас дүүрнүүдээр харна. Амаа ангаан тэгш цагаан шүдээ яралзуулан ахирах янз үзүүлэн дуурваа. Бяцхан тавг нь байдгаараа чичрэх ба туунч сул дорой. Байдгаараа айж гэрвсэн нь илт. Түүнийг сайн харах гэсэндээ араас нь түлхэх хүмүүсийг ноён пинч хоошоо болцгоно уу химэн зандарна. Малын эмчид зам тавь гэж Люси болгоомжтой бүхийж гүйгийн дэргэд өвдөглөн суулаа. Тэрээр нүд чих шүд гидэс тавгийг нь үзэж шалгах зуураа. Алив жаахан амтэн минь би чамайг гэмтэхгүй химэн зөөлөн дуугаар тайлгаруулна. Гүйг хамаг чадлаараа тийчлэн орилн цагтна. Люси нагц ах руугаа харлаа. Та цагаа олж очижээ. Энэ амтэн хэдэн 7 хоног олигтой юм идээгүй байна гэв. Зой Мип хоёр сэтгэл зовсон харцаар бие биеэ ширтлээ. Гүйг үнэхээр айж сандарсан шинжтэй байв. Толгоогоо тал тийш эргүүлэн цугласан хүмүүс дундаас хин нэгнийг хайх мэт. Зой амтэн аврах хүрээлэн үнэхээр зочлонтой найрсаг газар бөгөөд энд байгаа хэн бүхэн өөртөө туслахыг хүснэ гэж түүнд тайлбарламаар л байлаа. Даанч энэ олон хүмүүсийн өмнө ил цагаанаар түүнтэй ярилцаж чадахгүй. Зой амттын нууцыг хадгалах ёстой. Хэн нэгэн үснээс нь зөөлөн татахыг мэдрээд Зой эргэж харвал Кики тот түүний анхаарлыг татах гэжээ. Наг цаг хорооц нь охины дэргэд зогсно. Тэгээд чихэнд нь ойртон бүхийгөөд хонгор минь энэ бяцхан амьтанд тусламж үнэхээр хэрэгтэй. Түүнийг анхаарч халамжлана гэж надад амлаж чадах уу гэж асуулаа. Зой нагц ахыгаа ажиглан тогтож харснаа толгой тохив. Амлий. Би хамгаалж чадлаараа энэ гүйгт туслахыг хичээнэ. Нагц ах хорооц нь охиныг харж мишээлээ. Миний охин ч мөндөө. Чамааг тэгж чадахыг мэдэндээ. Кики чихийг нь үрчин шүргөөхөд хорооц баясан инээлээ. За одоо явж намайг эзгүй хойгуур энэ хаваар сонио ачи юутай байсныг олж мэдцгээе. Яг одоо энд байгаа амьтадтай шуудхан очиж мэдлэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд Чарльзын мэндийг мэдэх нь зүйтэй. Аян замд явах зураа би энэ хөгшин найзыгаа туунчийг саналаа шүү. Та нар ингэхэд Чарльз шиг авраг яст мэлхийнүүд бараг 200 хүртэл наслтгийг мэдхүү. Гайхмаар хэрэг шүү. Хоороц цугласан олон луу гараа даллан Зой руу сэмхэн нүдээр ирмээд өндөр наст яст мэлхийн торлуу хүрэх замаар алхан одвоо. Харин Кики тот наг захын мөрөн дээрээс хөөрч Зойн толгой дээгүүр эргэлдэн нисжээ. Тэгтэл нэгэн тод өнгөтэй зүйл охины гар дээр буусан нь Кикигийн гоёмсог цэнхэр сүлийнх нь өд байлаа. Зой түүнийг болгоомжтой авч төрөвчөндөө хийв. Кики ер нь наг захынхын хувьд азийн бэлэгдэл болдог болохоор жаахан охиндож энэ өд мөн амжилт хүсье гэж байгаагаас өөрсдөө хэрэг байж таарна. Наг зах хорооц нь түүнээс бяцхан гүйх туслахыг хүссэн. Охин ч амлалтаа биелүүлэхдээ тун итгэлтэй болж ирвэ. Наг захыгаа явж харагдахгүй боломжт Люси алгаа нийлүүлэн за тэгэхээр бяцхан гүйгийг эмнэлгийн хэсэг рүү аваач. Түүнд яг одоо хоол хүнс өгөх хэрэгтэй гэлээ. Хүрээлэнгийн нэг ажилтан түүнд дулаан бүтээлийг авчирч өгөхөд Люси түүгээр нь айж гэлэмсэн гүйгийг ороож тэврэв. Тэгээд дөнгөнөн ярилцах олны дундуур шуудхан эмнэлгийн зүгт яаран хөтөллөө. Бүтээлгээр орох нь амьтанд өөртөө дулаахан тавлаг санагдахаас гадна ээжийг нь бас амьтад маажих хазахыг хамгаалдгийг Зой сайн мэднэ. Ээжийнхээ араас ярангүйхэд Мивч үл хоцрон араас нь дагваа. Нэг ясархаг хуруу Зоийн мөрөн дээр тогшлоо.
Охинч дотор нь пал хийгээд иргэн харвал ноён пинч түүнийг цоо ширтэж байлаа. Нээрээ ингээд харсан чинь түүний гадлын үлдэгдэл ноён пинчийн духан дээр байсан хിവэр аж. Хаашаа ингэтэл яарав вэ гэж тэр гуншигнан асуулаа. Би эмнэлэг рүү явах гээд хэмээн зоо ярьж эхэлтэл ноён пинч хөмсгөө зангидан түүнийг зогсоо. Залуу хатагтай эмнэлэг бол зөвхөн амьтны хүрээлэнгийн ажилчдын орж гардаг газар. Хоороц шин зочин авчрах бүрд бөөн бичиг цаасны ажил овоордог болохоор амьтны хүрээлэнгийн хэвийн ажиллагааг хангах үүргийг би хүлээдэг. Тиймээс дэггүй бяцхан охин бүдүүлэг лемур хоёр надад цаад болох ёсгүй. Ингэж хэлээ тэр Мипийг заалаа. Мип ч өөдөөс нь зөрүүдлэн өглөж үнэхээр онцгүй аваа гарган хэр бүдүүлэг болохоо батлан харуулв. Зой гунигтай толгой тохилоо. Тэр хичнээн тусч байхыг хичээвч ноён пинч охиныг цаг үргэлж асуудал таригч хэмээн. Гэвч ууртай ноён пинчийг нүдэнд харагдахгүй боломжс зооён толгойд нэг санаа гялсхийн орж ирлээ. Санаа зовх хэрэггүй Мип. Ууртай пинчийг имлэгт завгүй байх зуурна. Хоёулаа хүрээлэнгийн бусад амьтдад шинэхэн зочныхоо тухай ярьж өгье. Гив гинтэл түүнд хамаагүй дээр болчих шиг санагдлаа. За ингээд 6 дугаар бүлгийн дуусч байгаа юм байна хүүхдүүдээ. Юу нэг сонирхолтой юм байна те. Зой гэдэг амьтанд хайртай хүүхэд байд юм байна. За тэгээд зооён амьтны үрээлэнд амьтдтай хавттай амьдардаг гэсэн үг. За ямар ч байсан саяны 6 дугаар бүлэгт бол зооён амьтанд хайртай нь маш их харагдлаа. Хүүхдүүдээ та нар ч гэсэн бас амьтанд хижээдэг үстэй. Ямар амьтанд хижээдэг вэ? Муур уу, хулган уу, нохой уу, тойт уу. За та нар бас гоё хайртай амьтдынхаа талаар энэ номноос мэдлэг авч болох нэ. Амьтныг яаж хайрлах ёстой юм бэ? Амьтныг яаж тэжээх ёстой юм бэ? За ингээд өвдөгтөн сая эмнэлэг аваад явна гэж байгаас тийм ээ. Тэгэхээр амьтнаа өвдсөн тохиолдолд дор нь эмнэлэг аваачих ёстой байна шүү дээ. За ингээд боловс өдөр хэвлэлийн газраас гаргасан Зой охины амьтныг аврах хүрээлэн гэдэг номын 6 дугаар бүлгийг уншиж сая дуусглаа. Хамт байсан хүүхдүүд танартай маш их баярлалаа. Номыг аз хур номын их дэлгүүр болон бүх зэг имэнээс захиалах боломжтой шүү. За, үлгэрээ сонсон хүүхдүүдтэй маш их баярлалаа. Эргээд дараагийн үлгэрээр бүгд хамтдаа уулзцгаая.